Хурган хуцан дарга нар энэ тэнд бэлгийн дарамт үзүүллээ, хүчин хийлээ гэдэг мэдээлэл гардаг байсан бол одоо хиймэл эрх гэдэг мэдээ гардаг болж. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 37 дахь дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Зөвүүн яриа гэж байдаг. Тэгвэл та бүхэнд нэгэн зөвүүн ярианы бичлэг сонсгоё. Надтай сууна гэж балаарай. Аваагаас салсангүй намайг одоо ингэж өчнөө явууллаа гэж балаардаг байхгүй юу? Тэр хүүхэн тэрний хиймэл боомоо гэдэг утгатай өөртөө байсан юм шиг. Тогтооч байсан. Тэгээд үргэлжлүүлээд хаастай гэж. Бэлгийн харилцааны яс бусын бэлэггүй ярианы эзэн бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал асан өнөөдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн дарга Наранбаатар юм. Энгийн нэгэн иргэний яс зүй биш олон нийтийн телевизийн үндэсний зөвлөлийн дарга, үндэсний соёл оюун санааны дархлаанд гол үүрэг хариуцлага хүлээдэг ууган телевизийн удирдлага. Авилгатай тэмцэх газар хөрөнгө оруулахын мэдүүлгээ өгч хянуулдаг олон мянган хүний амьдрал хувь заяаг шийддэг албан тушаалтан. 1974 онд төрсөн Наранбаатараас 15 насаар дүү 1989 оны Б гих бүсгүй 2021 оны 9-р сарын 11-ний үүрийн 4 цаг 45 минутад цагдаагийн 102 дугаар дуудлага өгчээ. Цагдаа нар очиход хоёул халамсуу согтоо бүсгүй уйлж байсан юм байна. Зочид буудлын цонхны дороос эр хүний хиймэл бэлэг эрхтэн олдсон. Бүсгүй Наранбаатар миний биед хиймэл бэлэг эрхтэн хийсэн гэж мэдүүлсэн бол мань захирал тийм зүйл болоогүй. Би өнөөдөр хиймэл бэлэг эрхтэн мөнгө зарлагдан худалдаж авсан. Би энэ нэмэгтээ джип машин авч өгсөн. Байрныхын түрээсийг ч төлдөг гэж ярьсан нь бичлэг төлсөн талаар тухайн үед тасалсан хэмээн сайт мэдээлж байжээ. Наранбаатар гар утсаа алга болгосон гэж мэдгдсэний дагуу мөрдөгчд Б гих бүсгүйгээс 2 цагийн дараа хураавч буцаан олгосон байна. Тэрний хиймэл боомоо гэдэг утгатай өөртөө байсан юм шиг. Тогтооч байсан. Тэгээд үргэлжлүүлээд хаастай гэж. Өөрөө бантад цагдаа тугтаагаад очиод мэдүүлэг өгтөө тийм байхгүй болоод явсан шүү дээ. Наранбаатар өмнө нь өөрийнх нь хиймэл боов гэж мэдүүлж байсан гэх мэдээлэл байгаа бол утсаар бол өнөөдөр тэр хүүхний хиймэл боов гэх зэргээр ярьжээ. Бүсгүй хиймэл эрхтэн өөрт нь хийсэн талаарх гомдол мэдүүлгээсээ буцсан тухайн мэдээлэл байгаач гэмт хэрэг биш гэхэд ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй. Өөрийнх нь эрхтнүү дэлгүүрийн хиймэл идүү гэдэг тусдаа асуудал. Хиймэлч байна уу, орхич байна уу, боов шоу, орхинжлын хэрэг явдал нь энэ хүн ийм ажил алба хаших ёс зүйн эрхтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мянга орчим ажилтан албан хаагчтай Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийг толгойлж, бусдаас ёс суртахуун хийж, бусдад ёс суртахуун түгээх явдал судалтай хүн мөн үү? Улаанбаатар марафоны 15 км-ийн гүйлтээсээ илүү Азийн алтан дугаар нь дуйлан шууган дагуулсаар өндөрлөлөө. Хотын даргын орлогч Төмөр Төмөө гэгч нөхөр Тэг 77 номер зүүж гангараа болгох гэсэн биш 07 гих гайтай нэр зүүж үлдлээ. Би жишээлбэл зохион байгуулах хорооны дарга учраас надад тэр 07 77 гэдэг дугаарыг өгсөн. Бас надад өгсөн дугаарыг зүүцсэн миний буруу. Би бол энийг одоо юу сүртэй ч бодсонгүй яг үнэндээ. За одоо ажил чухал учраас. Тэгэл аваад зүүсэн ирээд зураг авахулсан гадны тамирчтай хүлээж авч уулзсан. 07 эсвэл нохой 7 тэгээд 77 бас 77 гих зэргээр аз биш эз гайхамшиг биш гутамшиг дагуулж орхив. Марафон гүйлт нь эрүүл амьдралын хэм маяг сурталчилсан бол албан тушаалтнуудын Азийн дугаар эрүүл улс төр хэрэгтэйг сануулсан. Тэг 77 дарга өөрөө бол өгсөн дугаарыг нь л авсан. Та ямар тон дуртай вэ гэж асуухаар нь 7-гийн тон дуртай гэж хэлсэн хэмээн тайлбарлсан байна. Гүйлтэнд оролцох жирийн иргэн рүү яриад та ямар тоон дуртай вэ гээгүүн эндээс тодорхой харагдана. Дарга дуртай тоогоол захиалаа авч зүүж гангарангойж гайхуулан тансгалсан байна. Одоо би жишээлбэл зохион байгуулах хорооны дарга учраас надад тэр 07 77 гэдэг дугаарыг өгсөн. Амтан бүхэн тэгш эрэхтэй гахаа бүр илүү эрэхтэй гихчээр алдартай нэртэй тамирчдад хүндэтгэн олгодог дугаараар албан тушаалтнууд тансаглал хэнцэрлэл таашаал зугаан нийтийн игдүг нэлэнхүүд нь хүргэсэн юм. Алтан мөнгөн дугаарыг хүртэл ухсхийн алд биедээ аюулгай цээжиндээ авч наахын ад том буглаж шүглэх нь сайнны ёс яавч биш муугийн ёр гэж хүмүүс санал бодлоо илэрхийлсэн байна. Тэг 77 Төмөр Төмөө өөрөө бол ямар ч хохирол учраагүй гэж алтан дугаар наасан аль бие өмөрсөн боловч ёс суртахуун хандлага соёлын хувьд бол 0 бөгөөд 7-оос нь 7 явдал болсон учраас ард иргэд дургуутслаа илэрхийлсэн байж таарна. Нийгэмд ямар нэгэн хор нөлөөтэй зүйл хийгээгүй. Мод буцууг тастаагүй. Төмөр Төмөө хүмүүс брэнд хувцас тансаг хэрэглээгээр биш эрүүл амьдралын зөвхөн маягаараа гоёдог болсон сайхан цаг үе ирж байна даа гэж хүүхдийн зурагтаа пост хийснийхээ яг эсрэгээр Азийн дугаараар гангарсан байна. Дугаараас хүртэл дутаж чаддаггүй. Тоо байсан ч шүүрдэг гин биш зангаа татахыг олон нийт шаардаж байна. Хот даргалахаас өмнө хотын иргэн болж төлөвшөх, хот удирдахаас урьдаар хотын соёлд суралцах ёстойг хот хөдөөгийн хаанч өсч төрсэн хэн бүхэнд энэ явдал яжлан сануулж ёгтлон баталж байна.
Засаг дарга нарын орлогч нарт заслах хөгнөө хэрэгтэйг сануулсан завхай зайдан засаг замбраагүй явдал дотоодоос хальж гадаад дахь хэрэг явдал хил ам болж халиллаа. Сэлэн аймгийн Мандалсумын засаг дарга орлогч Мөнхбат гэгч Мунаг Тачаал Мунхаг явдлаараа Монголын нэрийг гутааж Солонгос даяар сошлийн шившиг болгож байна. A씨는 지난 4월 제주도와 제주도 의회를 예방한 몽골 셀렌게 도지사 일행과 동행했던 인물입니다. Уудаг улаан хоолой, унждаг улаан хоолой хоёроо захирч чаддаггүй хуцан дарга хурган төвшмлүүдийн удаа дараагийн увайгүй үйлдэлээс улбаач иргэдэн Монгол төрийн албан хаагчдыг улс орондоо ирэхийг хориглохыг шаардаж эхэллээ. 20 настай орчуулагч оюутан охинд бэлгийн хүчирхийлэл үйлцэн гих Мөнхбат юу ч санахгүй байна гэхээс өөрийг мэдүүлэхгүй байгаа юм байна. Хурганаас хуцан дарга хүртэл ороолж оролсон овлоггүй явдал Солонгост олон ангид кино шиг цуурлаар үргэлжилж байгаа юм. Үндсэн хуулийн цэцэн гишүүн Од Баяр Кал компани онгоцны үйлчлэгчийн өгцгийг базан авч Монголын шившиг Солонгосын гутамшиг болох олон ангид хүчирхийллийн баримтат киноны эхний ангид голдор бүтээсэн. Үндсэн хуулийн цэцэн дарга нь үндсэн эрхэнд халтаж өгзөг бүкс бааздаг үндэсний нэр төр гуц дэвсгэрийн дайнд үнэлэгдэх нь эргэлзээгүй. Чөлөөт бүхий холбооны удирдлагыг чөлөөлөхгүй бол чөлөөт бүх чөлөөгүй байна. Чөлөөт бүхөө чөлөөлж авъя гэж чөлөөтийн нэр нүр болсон шилдэг тамирчид тэмцэж эхэллээ. Үйл ажиллагаа нь улам дороотсоор байна, муудсаар байна. Тэгээд бас өнөөдөр хөрөлцөн ирэх зарим тамирчид найл хэзээний дарамт ирээд эхэлсэн байна. Цалин авдаг байгууллагаас нь залгаж байна. Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт Монголын Зэсийн группийн ерөнхийлөгчөөс тэтгэвртэй суухаар чөлөөлөгдсөн Батамсүрэн чөлөөт бүхий холбооны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгө 50 сая төгрөгөөр өөртөө массажны зөөлөн санал авахуйж гар хөлөө базуулдаг, жил бүр Lexus 5 тал сольж ундаг баагаар эхэлсэн Баба өвөнөр төрөөр тогтохгүй төрийн бас байгууллагуудыг хүртэл өмчлөн авч суудал бүглэж байна. Дэлхийн Олимпиас анхны медалуудыг авч үүсч хөгжөө 60 гаруй жил болж буй чөлөөт бүхий холбоо өнөөдөр 1.4 тэрбум төгрөгийн өртөө. Тамирчдынхаа хөлсөө урсгаж гадаадын тэмцээнээс авсан мөнгөн шагналыг замаас нь суутгаад авчихдаг. Ингээд шагнаж урамшууллын ятгахтаа тамирчдаа дэмжиж маягээд мөнгө өгч чадахгүй махад авсан мөнгөний ингээд өөрт нь өгчөөч. Дэлхийн цамын мөнгөөч хүртэл би тэд аваагүй одоо өрөндөө суудгаад олон улсын ранкинг тэмцээнүүдийн хүртэл авсан шагнал мөнгнүүдээ одоо хүртэл тамирчин хүн бүр гар дээрээ аваагүй. Тэр нь одоо холбооныхаа өрөө төлөөл явж байгаа сурагтай. Бусад орны бүхчүүд бэлтгэлдээ анхаардаг бол манай тамирчид бадар барьж, гуйлга хийж, компаниудын үүд хаалгыг сахиж суудаг. Өөрсдөө бэлтгэлээ хийгээд, өөрсдөө зардлаа олоод, өөрсдөө эмч болж, бие-биедээ тариа хийгээд, өөрсдийнх нь авсан шагналыг нь өмнөөс нь авчихдаг холбоотой спорт. Чөлөөт бүхийн тэмцээнүүд зурагтаар гарах нь бүхэл заалтай ихмийнхаа төлбөрийг өгөхгүй ийш тийш бултад зүхтэж явдаг байна. Дэлхийн цамд эмэгтэй багийн авсан хүрэл медалийн дагалдсан мөнгөн шагналыг нь дэлхийн бүхэн холбооны өрөнд нь суудгуулчихдаг. Тамирчдад мөнгө биш мөнгөний тоо бичсэн том хуванцар хулих пайз гардуулдаг. Олимп дэлхийн хүрэл медальт Болор Туяа 2021 оны шинэ жилээр авсан пайзаараа амьдралдаа хэрэгтэй төлбөр тооцоо хийх гэхээр альж газар өнөөх самбарыг нь сохор зоосны хэмжээнд хүлээн авдаггүй. Мэргэжлийн зөвлөл гих Бат Баярын толгоос нь жинхэнэ мэргэжлийн багш нараа оруулдаггүй. Шигшээгийн дасгалжуулагчдынхаа саналыг шавдаггүй. Хууль бус бүлэглэл тэмцээний хуваар сорилт шалгаруулалтыг бодлуулж, давхцуулж, тамирчтай хооронд нь холбох биш холдуулж хаглах ажлыг бол харин ч мэргэжлийн хийдэг юм байна. Тамирчингүй холбоогүй тамирчидтай болсон бүхчүүдээ шагнахгүй гэхэд шагналыг нь булаачдаг газар болсон юм байна. Үндэсний эв нэгдлийг хангагч ерөнхийлөгч шууд оролцож байц Сагсан бөмбөг үндэсний бүхий холбооны хэрүүлийн бузрыг арилгаснаар амжилт нь үсч ажлын дэвцэнтэй адил чөлөөт бүхэд эвийн цавуу элбэн тохинолог өгүүлэгдэж байна. Нийслэлийн прокурорын газар арчилсан намын даргаасны эрднийг хилээр гарахыг хориглосон байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд багтаа Ундрмаагийн Капитал банкнд давуу байдал олгож даатгалын мөнгийг даатгалгүй болгосон хэрэг нь олон жилээр хянагдаж шалгагдж байгаа юм. Хэрэг нь прокурорт хэрэгсэхгүй болж эргэн сэргээгдэж байх хооронд Эрдэнэ арчилсан намын дарга арчилсан намын тамгыг өвөрлөгч байж улсын хурал ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагцаар ирсэн юм. Нийгмийн даатгалын газар Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөгийг хэмжилснээс 35.1 тэрбум барагдаж өнөөдөр 69.1 тэрбум төгрөгийн авлагатайг шилэн цэг өвцөгмэн сайтаас шууд харж болно. 40 саяар торгуулсан Ундрмаа тэнсэн харгалзах ял авсан. Түүний нөхөр арчилсан намын гишүүн Ариун Болднаар хаан мөнгө байна тэр бүхэнд үрийн тулан болсон. Хөгжлийн банк тусгай сангуудад 240 орчим тэрбум төгрөгийн өртөө. Гантиг вилла хотхон нь өрн тураагдаад байгаа юм. Чонн Ундрмаа стейк хадгаламжлагч нь Эрдэнэ юм. Эрдэнэ дархны гурилын үйлдвэрт элеватор шахсан, нийгмийн даатгалын сан хохироосон зэрэг эд мөнгөний асуудал удаадаараа холбогдсон ч хүн амны хэрэгт бол ганцхан лудаа шийтгүүлсэн нь үний юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэ цэрэгт байхдаа ганцхан лудаа хүний амь хохироож явсан хүн юм.
Улсын хурлын сонгуул холбог тогтолцоотой болохтой зэрэгцэн жижиг намууд улс төрийн хар зах дээр дамлагдсан шаглагдж байна. Жишээлбэл ногоо намыг ханцуун дотроо олон тэрбумаар худалдах 8 арилжаа эхэлсэн. Намтай 2 нарын олигарх улс төрчид үн ханш сонирхож байгаа талаар мэдээлэгдлээ. Парламентод 2-оос 3 биш 5-аас 6 нам суудалцаач мэдих зам нэгдсэн тул тамга гэрчилгээнээс өөр юмгүй цүнхний хүчинч гэлээ саналын хуудсан дээрээсээ 3 төвчгддэг ногоо намын үнүүсч ханш чангарчээ. Саналын хуудсан дээрээсээ 3 төвчгддэг ногоо нам бум ялагчийн гарт байдаг бөгөөд бум түмээр яригдж байна. Эрүүл мэндийн дэд сайдаас нь цолмон улаан өнгөтэй Монгол ардын намаас улааныг үзэж урван, шар өнгөтэй шин нам шарыг үзэж шарван дэд дарга болжээ. Ер нь улааныг үзэж урван, шарыг гарч шарахад үзэл санааны биш, өнгө мөнгөний хүчээр биеийг үнэлж, бэлгийг солилцох нь мэдээжийн хэрэг мэрэгчлийн дадал нэвлээ. Улс төрийн тогтолцооны багц өөрчлөлт нь өнгө мөнгө, өвс тэжээл биш, үзэл бодлоо уралдуулах тоглоомын дүрм юм. Шок мэдээ. Хошин тайм нэвтрүүлгийн 37 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.